Энгийн байхна дотор учиргүй мэд санагдан эндээс хурдхан моторхийн тутгутхангүй мэр санагдан гэвч тэнгийн хаяан тулсан өндөр түймэр замыг маань хаан очих ёстой газраас тусгаарлагдсан ханы наан цаана эндээ үлдвэл бүх зүйлийн энгийн бүхний дундан шингэн өөрийгөө нэг мөр мартаад болж хуврын дундаж нэгэн байж чадахгүй би хавчих бүх юм жижиг засар зэнд им учраас эндээс явахаар галтун дур би алхаж байна ханы нүгөө тавтан гарах замдаа би ятан хөлөө би зөөж ятан нэг биш шота би шантан зоёс зөндөө гартан тэр зүрх явж байгаа болохоор би эргэж боцож жог болохгүй гэсэн цонхтэн батуудыг толгойдоо хийн эсрэг талтан байгаа зүйлүүд галны цаанаас бүтгэн сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлон би үтикэн хамаагүй очих газрын заман хичнээн хоч гэсэн ядаж ганц өдөр хүссэн газаа очиж үзхийн тулд исэн надад хоёр сонголт байсан би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон зарим хүмүүс надаас яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ гэж асуудаг харин би тэдэнд би хоёрын хооронд юм дургүй гэж хэлдэг нэг насаар ингийн байснаас нэг өдөр хаан байсан дээр нэг насаар хинчвиш байснаас нэг өдөр хаан байсан дээр очих газаа ойртол тутам хийсэн сонголтонтоо эргэлзэх нэгсэж ихсэн чийдсэн болохоор онтоо зүйлийн тухай бодох хичээж үдээ зугаад дэшсэн агсан шатны топ олоныг үлдээхгүйгээр цээжлэн өдөр хоногдон майг огтхон хүлээхгүйгээр ээлжлэн тийм болохоор би цагаас бодхон үнтэй зүйлээ гэж байна ха нэгтэй хүрхийн тулд би олон үнтэй юм гэж хүссэн газаа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж энэ бол миний цагаас юм шийдсэн болохоор жод нэмэр байхгүй нэг төвлөрсөн бодол лайрсан бох шиг сочод хүн чи хэрвээ үнийг сонсож байгаа бол би нэгэнтэй замын талаас илүүгэн гаталчихсан байхгүй дээ өөрийн бодлоо ганцхан зүг биш гэдэг батлагдах хүртэл тавьсан олон хэцүү даваа гатлах байх азаа үзэх цагтаа байхгүй бүтэх ёстой заавалын зүйл энэ түмрийн артан гаталлах ёстой яагаад гэвэл нэг насаар ингийн байснаас нэг өдөр хаан байсан дээр нэг насаар ингийн байснаас нэг өдөр хаан байсан дээр нэг өдөр хаан байсан дээр тэнд очих хаа байсан гэд бууж өгөх гэж буучи оронд арга шагаа суухын оронд чиний хамгийн сүүчийн боломж юм шиг тэр газар заавал хүр эргэлзэх нараггүй чиний онгойлгосон хаалга бүр зүг байгаагүй уртан гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл дуртай зүйлийг төлөө би хэцүү амлалтыг хийсэн олон амлалтуудаас ганц энэхүү амлалт минь биелэн үзэн энэ замын хаан эцэг харж байна үр дүнгийн мэдхийг энэ бол хамгийн том шийдвэр бүх шийдвэрүүдийн минь нийлбэр энгийн зүйл хийх цаг зөндөө хинч биш байх бас цаг над зөндөө харин толон